Ингийг хийж бодож байна. Би бол за энэ хулгайчууд би хулгайсан юм аа. Уучлаарай. Одоо намайг шоронд хийгээд өгөөч. Энэ миний одоо эд хөрөнгөө энийг хураагаач гэж тэгдэг хулгайч гэж байхгүй. Тэгэхээр эднээс одоо тим юм хараад байж гин гэдэг бол жоохон хэцүүлээ. А тэгэхээр зэрэг ер нь энэ хулгайч нь тэгэл одоо юу гэдэг тэр жидүү нөгөө хөгжлийн банк одоо тэгэл ковид эднэрээр тэгэл ингээл тэгсэн чинь бидний сонсох болгонд л шинээр хулгай гараад тэр нөгөө мөнгөн дүн бүр өстө асар их бидний одоо тооны машинд багтахгүй одоо тэр юу л одоо энэ нүүрсэн дээр гараад ирж штэ. Одоо энийг бид нар таслан зогсоохгүй бол дараа нь дахиад өөр хулгай магадгүй нэг өдөр бүр Монгол улс тэр чигээрээ худалдагдсан байж магадгүй байхгүй юу. А тэрийг жирийн иргэд бид нар ингээд хулгайлаад авчна гэж байхгүй. Юу гэхээр энэ орд нь үеэрээ суусан их хурлын гишүүд, төрийнхэн, одоогийн сууж байгаа хүмүүс, тэгээд энэ хүмүүсийн ах дүү төрөл садан гар хөл болдог. Энэ хүмүүс л асар их олон хүмүүс л хулгайлсан байгаа шүү дээ. Гэхдээ аз болж ард түмний тооноос арай бага бах л та. Тэр хулгайчдын тоо. Тэр одоо бид нар яах ёстой юм бэ? Тэр хулгайчдыг яах ёстой? Миний бодлоор одоо энэ оюун эрдэнэ гээд байж гин, одоо Нямбаатар гэж гин, эднэр бол тийм олигтой бол өдөрдөгчд биш. Гэхдээ эднийг авч хаялаа гэд дараагийн гарч ирэх хүмүүс нь өшөө олиггүй амтд байж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ одоо энэ оюун эрдэнэ энэ эднэр нь байгаад төр байжэг. Харин манай жигсагчд яавал дээр вэ гэхээр миний бодлоор их хурлд энэ их хурлын сонгуулийг наашлуулаа. 24 биш 23 онд болго. Тэгээд тэр шудраг усаар эднэр чи бас гарч ирээд байгаа шүү дээ. Хулгайчд эднэр чи зүгээр лойврын гарч ирээд байгаа ш сонгуулаар. Тэгэхээр зэрэг тэр хар машиныг болиул гараар тоолдог болъё. Ер нь энэ ертөнцийн бурхны бүтээсэн хамгийн том машин бол хүн шүү дээ. Тэгэхээр хүн өөрөө тоолог. Одоо жишээ нь өндөр хөгжилтэй Монгол зонглоос одоо хичнээн 1000 дахин урд явж байгаа тэр герман одоо хүртэл хүнээр л тоолдог. Хүн л тэр сонгуулийн юг сумын ч вэ, дүүргийн ч вэ, улсын ч вэ, Бундестагийн сонгуул эдгээр бүгдийг хүн л тоолж шин. Тэгэхээр хүн хамгийн найдвартай машин байхгүй юу? Тэгэхээр хүн өөрөө тоолох ёстой. Нэгдүгээр тэр шаардлагыг тавиад одоо нэгдүгээрт нь тэр энэ их хурлын сонгуулийг 23 онд болго одоо энэ дулаан орохоор 5-6 сард ч үгүй юм уу тийм шаардлага хөргүүлээд хоёрдугаарт машинаар биш хүн тоолдог болгоё. Гуравдугаарт нэг удаагийн энэ сонгуулийг улс төрийн ямар ч нам оролцохгүйгээр жирийн энэ байгаа иргэдүүдээсээ энэ парламентыг бүрдүүлэе гэж бодож байна. Тэгэд ирэх юм бол энэ дээр цэвэр парламент эрүүл чирэг оюун ухаантай ийм парламент гарч ирж ийж энэ хулгай эднэрийг зэгцэлж эхэлнэ. Монголын төрийг зэгцэлж эхэлнэ. Тийхгүйгээр бид нар энэ шүүх, энэ прокурор, энэ цагдаа эднэр чи бүгдээрээ л эднэртэй цуг эднэрийн томилсон хүмүүс шүү дээ. Тэгэхээр нөгөө эврээ ургахаар ихийгээ мөргөн гэж эднэрийн эсрэг мөргөн гэж байхгүй юу? Прокурорч бай, шүүгч бай. Тэгэхээр энэ олигтой юм хүрхгүй ийм шаардлагыг тавьмаар байна гэж бодож байна. Тэгээ бид нар энэ шаардлагыг яаж тавих вэ гэхээр ингэж суугаад бол би энэ залуучуудын эрүүл мэнд ингээд энэ байдлыг бол хэцүү л харагдаж байна. Миний бодлоор яад юм гэхээр 10-10-аараа нөгөө Чингис хааны 10-т гэдэг шиг нэг бол 20-20-ороо нийлээд тэрнээс илүү тоогоор хэрэггүй баг. 20-20-ороо нийлүүлээд дундаас нэг хүн гаргаад энэ шаардлагыг тавьдаг, шаардлагыг нэгтгэх тийм төр хороо байгуулах хэрэгтэй гэж бодож байна. Ард түмний хороо. Энэ шаардлагыг тавьдаг. Тэгээд 10 хүн нөгөө 20 хүн чи яах вэ гэхээр иргэний үнэлтнүүдээ одоо копидод тэгээд бидний дундаас энэ дорж гарч ирж байна, энэ дулмаа гарч ирж байна гэд энэ штаб гаргах хэрэгтэй гэж бодож байна. Тэгэж зохион байгуулалтанд ороод эдгээр шаардлага тавиад нэхэд суучих. Иргэгэд тэр 10 хүндээ тэр 20 хүндээ за бид нөгөө шаардлага ингэж тавьчаад ингэж үзэж байна. Болохгүй л дахиад босно гээл ингэж байж байвал арай илүү зохион байгуулалтаа илүү бид нар агцтай байх юм бол зүгээр ингэж ингээд яваад толхиод бид нар ингээд орилоод бид нар тоохгүй шүү дээ сугаал энэ.